За тэгэхээр мөнх ус буюу одоо өхөл мөнх усыг одоо бясалгана гэдэг бол маш одоо чухал юм аа. За бид бүгд цөмөрөөл хэдийн нэгэн цагт би одоо өхнэ гэдгийг бол бүгдээрээ л одоо мэдж байдаг. За гэвч бол бүх одоо хүн яг одоо өнөөдөр бол би одоо өхгүй, өнөөдөр бол ягаад ч одоо өхгүй байхаа л гэсэн ийм одоо гордлого бол бүгдээрэнд нь одоо байсаар байдаг. За тэгэхээр энэ хүү одоо өнөөдөр өхгүй гэсэн одоо энэ одоо бодол маань бол бидний одоо үнэхэрийн одоо ном хийхэд бол саад болж байдаг ийм одоо зүйл юм аа. Үнэн сэтгэлээсээ одоо номыг хийж чадахгүй байгаа. Үнэн сэтгэлээсээ одоо буйныг бол бүтээж чадахгүй байгаагийн язоор нь одоо юу юм бэ гэхдээ зэрэг энэ насныхаа одоо эд хөрөнгө за одоо садан төрөл тэргүүтэндээ одоо шунсан тэр одоо шунал юм. За тэр шунлыг чинь язоор нь одоо юу юм бэ гэхдээ зэрэг бол би ямар ч байсан одоо өнөөдөртөө бол өхгүй дээ. Би одоохондоо өхгүй арай болоогүй л гэсэн ийм одоо өөрийгөө одоо мөнхөд барьсан энэ одоо үзэл юм аа. За тэгэхээр үүнийг бол юугаар одоо дарддаг юм бэ гэхдээ зэрэг бүдүүн одоо мөнх усын бясалгал буюу өхөл мөнх усын одоо бясалгалаар бол үүнийг одоо дарддаг. За гол нь одоо юу гэж бодох ёстой вэ гэхдээ зэрэг бол бид нар хизээч өхийн одоо магадлал үгүй одоо байдаг. Тийм учраас хизээ өхийн одоо магадлал үгүй гэдгийг бол сайтар одоо ингээд ойлгоод тэгээд ном одоо хийх юм бол бидний одоо ном маань бол жинхэнэ одоо ном болж чаддаг одоо ийм юм аа. Тэгэхээр энэ одоо амьдралд юу хэрэгтэй вэ гэхдээ тэр хоол, хувцас, за үг гэж одоо гурван зүйл байдаг. За энэ гурван зүйлийн төлөө бол бид нар одоо явж байгаа, амьдарч байгаа. Энэ одоо амьдралаа хідэнс нүгэл одоо болгохгүйгээр нэг зөв амьдрал одоо болгоход бол юу одоо чухалчлах вэ гэхдээ зэрэг хамгийн одоо тустай юм нь бол өхөл мөнхсийг одоо бясалгах одоо энэ байдаг юм аа. За тэгэхээр үнэхэрийн одоо өхөл мөнхсийг сайн одоо ойлгосон хүн бол өөр зөвхөн одоо энэ насныхаа амьдралд одоо шунахгүйгээр энэ насныхаа амьдралыг ч гэсэн одоо бүтээгээд хажуугаар нь бол дээдийн номыг ч гэсэн одоо бүтээж чадах одоо ийм юм. За тэгээд өөрийн одоо энэ чөлөө өвчрэлийг одоо олсон үүнийхээ ч гэсэн одоо хэргийг гаргаж чадна. За тэгээд мөн одоо өөрт одоо эд хөрөнгө юу байна тэр бүгдийг ганцхан өөрийнхөө төлөө биш одоо нийгмийн сайн сайхны төлөө, бусдын сайн сайхны төлөө ч гэсэн зориулж чадна. Яагаад гэвэл хизээ нэгэн цагт би бүхий л одоо юмыг бол орхиод ингээл одоо явах учраас одоо ингээд одоо амьд сариун одоо байгаа дээрээ эдгээр одоо бүх юмыг бол одоо сайн сайхны төлөө зориулъя. Үүний энэ одоо байгаа ямаараа бусдын сайн сайхныг одоо бүтээе. Бусдад тустай сайн үлийг одоо бүтээе гэж ингэж одоо бодно. Тэгэхгүй бол өхөл мөнх усыг одоо боддгоо өөрийгөө одоо өхгүй гэсэн одоо бодолтой байгаад байх юм бол энэ насны одоо хоол, хувцас, орон байр тэргүүтэн тэр юм зөвхөн одоо тэр юмны төлөө одоо шунсаар байгаад ингээд одоо энэ амьдралыг одоо өнгөрөөчих ийм одоо зүйл юм байгаамаа. За тэгээд энэ насны одоо шунлыг таслана гэдэг бол хамгийн одоо дээд тал нь бол мэл богд тэргүүтэн шиг энэ насныг одоо оюунаар орхих энэ насны одоо бүхий л зүйлийг бол одоо бүгдийг одоо орхиод зөвхөн одоо номонд одоо хичээх тийм зүйл байдаг. За бид нар бол яг тэр шиг одоо чадахгүй ч гэсэн хамгийн гол юм нь юу гэхтэй зэрэг бол зөвхөн одоо энэ насанд бол шунахгүй байх хэрэгтэй. За бид нар номыг одоо бүтээн өхөл мөнх усыг одоо бясалгана энэ төр гэдэг бол юунаас шалтгаалах вэ гэхтэй зэрэг өөрийн одоо сэтлэлээс одоо шалтгаална. Сэтлэн одоо зөвл одоо байлгаад байх юм бол бид нар заавал одоо энэ насны бүх юмыг одоо орхио яваагүй ч гэсэн одоо түүнийг одоо хилэн цунал одоо болгохгүйгээр зөв одоо амьдрал одоо амжиргаа одоо болгож чадах ийм одоо юм аа. За яг одоо өнөөдөр ч гэсэн бид нар одоо ингээд номонд сууж байхад энд одоо ингээд цай одоо барьж байна. За амттай одоо идэх юмнууд одоо барьж байна. За тэгэхээр энэ бол нэг талаасаа одоо цай уугаад одоо юм мэднэ гэдэг бол буянч биш, нүгэлч биш. Одоо зүгээр л нэг одоо тийм үйл одоо дундын одоо үйл юм. Гэхдээ түүнийг бол бид нар одоо буянч болгож болно. Заримдаа одоо бидний сэтлээ шалтгаалаад тэр маань одоо нүгэл хилэнцэж болж болно. За тэгэхээр буян одоо яаж болох вэ гэхдээ зэрэг бол бид нар одоо ингээд цай хоол идэж ууна гэдэг бол яг одоо бодтойгоор бол бид нар өөрсдөө одоо идээд байгаа боловч бидний энэ одоо биеийн дотор чинь маш олон одоо бичил одоо тийм амьтд одоо байдаг. За тэдгээр бол зарим нь ихэнх нь одоо бидний биеийг одоо ингээд одоо эрүүл сарвал одоо байлгах энэ төрт бол маш одоо тустай бидний одоо эрүүл мэндэд одоо тустай тийм олон одоо тийм ашигтай одоо бактери гэх юм уу тийм одоо бичил амьтд бол зөндөө одоо байдаг. Тэгэхээр бид нар одоо хоол ундыг идэж байхдаа зөвхөн өөрөө одоо ганцаараа одоо идэж байгаа төдий биш.
миний одоо идсэн хоол ундны одоо хүчээр миний биед одоо оршиж байгаа тэдгээр одоо амьтад бүгд одоо ингээд энэхүү одоо хоол ундаар тэднийг одоо хоолж байна гэж ингэж одоо өглөг өгж байгаа ийм одоо ёсоор одоо идэх. За тэгээд түүнийгээ улам цааш нь одоо гүнзгийрүүлээд энэ удаа бол би одоо та бүгдийг ингээд одоо хооллоод ингээд хичээгээд явж байна. Ирээдүйн хойдод бол төгс гэгэрсэн бурхан болохын цагт та бүгдийг дээдийн номоор одоо тэтгэж энэ орчлонгийн зовлонгоос одоо бүрэн гэтлэгнэ гэж ингэж одоо бодох юм бол хэдийгээр одоо нэг хоол цай одоо идэж ууж байгаа боловч түүнийгээ бол ном болгож болох. Ном нь тодроосоо одоо бүр одоо бодисодын явдалч одоо болгож чадах болох ийм одоо зүйл юм аа. Түүнээс биш одоо энэ одоо амттай юм байна. Энийг нь идий. За энэ нь одоо амтгүй юм байна. Энийг нь болий гэх мэтийн одоо байдлаар зөвхөн нэг энэ насны хоол ундад төдийн одоо хур мэдлэр одоо ингээд одоо хэрэглэх юм бол тэр бол тийм ч одоо аж тустай зүйл одоо биш болчихно. Харин түүнийг бол саяын одоо өглөг өгөх гэх мэтийн одоо байдлаар идэх юм бол тэр маань одоо бурхны ном болох цаашлаад их хөлгөний ном бодисодын явдал болох тэргүүтэн энэ одоо ийм одоо болж болох юм. За ийм болох нь бол юунаас одоо хамаарах хөвгтэй зэрэг бидний өөрсдийн одоо санаа бодол буюу сэтлээс одоо шалтгаалнаа. За тийм учраас бол энэ насныхаа одоо үйлдэлүүдийг бид нар одоо хоол унд тэргүүтэн бидэнд зайлшгүй одоо хэрэгтэй тэрийг бол хийхээс өөр аргагүй. За тэгтээ түүнийгээ хилэнс нүгэл одоо болохгүйгээр ийм одоо буянтай аж тустай зүйл одоо болоход бол үхэл мөнхсийг одоо бяцлах маш одоо чухал үүрэгтэй байдаг юм аа.